өнгөрөхөд тийм жилтэй хүн оролцож болохгүй, ийм жилтэй хүн ясын хөндөж болохгүй гэх тодорхой хэмжээнд жил усын заасан байдаг. Гэтэл зарим хүмүүс маань тийм ээ ах トゥ төрөл садан төрсэн ээж аваасаа зэвтэн будартна гэж байх уу гэ тухайн газар хүндэтгэл үзүүлэх гээд ясанд нь хүрэх ч юм уу. Эсвэл тийм ээ эсвэл найз нөхөд ах トゥ төрөл садангаас ямар нэгэн хүн одоо өнгөрөө дээдэн гэртээ халилаа гэхэд ингээд тийм ээ ороод гарыг гээд хүндэтгэл үзүүлээ буян болохгүй яваа очдөг. Гэтэл тухайн хүний жил усны таацгүй газрын буйны үйл ажиллагаанд орсноор тухайн хүн насан цэвэрх буйны ойд хуулиас сэвдэх асуудлууд бас байна. За тэгээд буйны ойд хуулиас нэг сэвдсэн ер нь их амархан сэвдчихгээд идэг. Ер нь бие хаа тавгуурхан ажил үс бүтлгүүд нь ер нь жоохон хар дарах тийм ээ. Ер нь л тэр буйны ойд хуулиас болоод ер нь л нэг юм болчлоо ч гэдэм үү. Ийм асуудлууд айгүйх байдаг. Газар руу нь явах нь хээр шаардлагатай болох юм бол ногоон доргоны өөдс авч явж тухайн газраа дом болгож өөрийгөө хааж ус томнох ёстой шүү. Ах トゥ төрөл садан тийм ээ ойрын хүмүүст минь ийм уу гашуу болохгүй ахалтгүй гэдэг үгнээс одоо ногоон доргоор хааж үлдэх ёстой. За газар руу нь явахгүй зөвхөн гэр оронд нь нэрж тусал дэмнэхээр болох юм бол цагаалганаас нь өрөөдөө будаа хүртэхгүй байх ёстой. Энэ зүйл дээр бас та хэд манаас чаашид анхаарах хэрэгтэй гэж хэлмээр.